Сайн байцгаана уу? Подкаст төвчлөлийн шинэ дугаарт тавтай морил. Монгол хүн IQ өндөртэй, ой тогтоолтын хувьд ч гэсэн дэлхийн үнэлэхгүй арга гэдэг сайн мэдээнүүд зөндөө олон байдаг. Гэхдээ манай улсын хувьд дэлхийд хэр хэмжээнд явдаг бол? Харин тэр ухаанаар дэлхийн хэмжээнд бид юу бүтээсэн бол? Манай улсын хувьд дэлхийн хэмжээнд аль хавьд явдаг бол гэсэн бодол өөрөө ирэхгүй төрдөг. Өнөөдөр бид дэлхийг өөрчилсөн Билл Гейтсийн талаар ярилцах болно. Гэхдээ түүнийг дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг гэдгээс нь илүү түүний сэтгэлгээ болон түүний чадвар нь бидэнд яагаад байхгүй байгаа вэ гэдэг талаас нь харуулахыг зорилоо. Түүний бичсэн source code буюу суурь код гэдэг ном нь зүгээр нэг дурсамж ном биш юм. За олон юм ярилгүйгээр дэлхийн хамгийн хатуу инженеруудын нэг гэдэг хүний талаар дотоод ертөнцөөр аялж өөрсдөө нэг толилцгоё. Билл Гейтс 1955 оны 10 дугаар сарын 28-нд Америкийн нэгдсэн улсын Сиэтл хотод төрсөн. Багаасаа математик болон компьютертэй гоц авьяастай байсан бөгөөд 13 настайдаа анхны програмаа бичиж байлаа. Харвардын их сургуульд элсэн орсон ч удалгүй сургуулаа орхисон юм. Дэлхийн технологийн салбарт хувьсгал хийсэн Microsoft компаниг үндэслэгч Америкийн тэр бумтан. Тэрээр програм хангамжийн салбарт амжилт олсныхон дараа Билл ба Мелинда Гейтсийн санг байгуулж хүмүүнлэгийн үйлсэд бүрэн шилжсэн юм. Өдгөө тэрээр дэлхийн эрүүл мэнд, ядуур болон ур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд голлох нөлөө үзүүлж байна. Гейтс өөрийн асрыг хөрөнгө болон мэдлэгийг хүн төрөлхтний сайн сайхны төлөө зориулж байгаа орчин цагийн хамгийн нөлөө бүхий эрхмүүдийн нэг юм а. Монгол эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ үгэнд орсон гэж байнга загнадаг. Энэ тохиолдолд олон ч гэсэн тухайн хүүхдийн цаана ямар авьяас байгааг тухайн хүмүүс хардаг болов уу? Билл Гейтс багадаа аав ээжтэйгээ дандаа л тэмцэлддэг хэцүү хүүхэд байсан. Гэхдээ аав ээжийн хувьд хүүхдээ хүчээр хүмүүжүүлэхийн оронд мэрэгжлийн сэтгэл зүйчэд хандсан. Энэ бол бидний мэддгээс төсөөр хандлага юм. Доктор Криси танд яг ямар нөлөө үзүүлсэн гэж та боддог вэ? Учир нь бага залуу наснаа сэтгэл засалчтай уулзна гэдэг бараг байдгүй зүйл. Одоо эргээд харахад та тэндээс юуг ямар ур чадваруудыг олж авсан гэж танд бодогддог вэ? Нэрээ тэр үед үнэхээр байдгүй зүйл байсан. Тэр сэтгэл засалч тэр ирдэг хүмүүсний гівчлэн хоорондоо маргалдсан хосууд байдаг. Тэр надад хэдэн IQ тест өгч Фрейдийн онол болон бусад зүйлсийг уншуулсан. Тэгээд алхамаар тэр надад эцэг ихтэйг нь тэмцэлдэх нь ямар зориггүй зүйл ээ. Тэд чамд үнэхээр хайртай. Тэд чиний талд байгаа учраас чи өөрийнхөө энэх эрч хүчийг өөр зүйл зарцуулах ёстой гэдгийг ойлгуулсан. Явандаа би өөрөөсөө ичих шиг болж тэнэг зүйл хийж байгааг ойлгосон юм. Ээжийнхээ тогтоосон дүрм журмыг надад таалагдахгүй байна гэж эсэргүүцэж өөрийнхөө ухаантай гайхуулж би бүхнийг ойлгож байхад яагаад заавал дүрм дагах ёстой юм бэ гэж бодож байснаас одоо ичдэг. Доктор Грэси надад үргэлж урам өгч намайг өөрчлөгдөх ёстойг маш ээлдэг аргаар ойлгуулж чадсан хүн. Эцэг эх маань төгс биш ч гэсэн тэд миний талд байдгийн байна гэдгийг ухаарсан тэр мөчл миний зан төлөвийг өөрчилсөн доо. Бидний ихэнх нь хурдан баяжих бэлэн зүйл хүлээдэг. Гэхдээ Билл Гейтсийн хувьд Microsoft-ыг босгохын тулд баяр ёслолын өдрүүд, дээрэс нь амралтын өдөр гэдэг зүйлийг ч мартчихсан байж. Тэрээр залуу насаа зүгээр нэг зугаа цэнгэлт биш, харин утга учиртай хөдөлмөрт зориулсан. Өнөөдөр ажил амьдралын тэнцвэрийн талаар маш их яригддаг болсон байна. Таны хүрсэн тэрхүү амжилтын оргилд хүрэхэд тухайн үеийн золиос болон зарцуулсан цаг хугацаа зайлшгүй шаардлагатай байсан гэж та боддоггүй. Эсвэл өөр замаар тэр амжилтанд хүрэх боломж байсан болов уу? Үгүй ээ. Бидний хувьд хамгийн анхных нь байж бусад компаниудаас илүү өргөн хүрээний програм хангамжийн төсөөлтөй байх нь чухал байсан ч гэсэн Microsoft-ыг амжилтанд хүрэхийн тулд бидний хэлдгээр маш шаргуу байх шаардлагатай байсан гэж би боддгийг. Ер нь бол миний хийж байгаа ажил бол миний хүссэн зүйл байсныг хэлэх ёстой байх. Тэгэхээр яагаад ч би ахаа жаахан мөнгө олох хэрэгтэй гэдэг шиг зүйл биш байсан нь ойлгомжтой. Миний хүүхэд нас ад жаргалтай өнгөрсөн. Эцэг эх багын найзууд болон явж байсан сургуулийнхаа ачаар би тухайн үед маш ховор байсан компьютертэй харьцах боломжийг олж авсан байсан. Ийм болгоор надад мянган цагийн програм бичих туршлага, мөн үүнийг илүү сайн яаж хийх талаар насанд хүрсэн шилдэг мэргэжилтнүүдээс гайхалтай санал зөвлөмжүүд авах боломж нь бас байсан. Би ирээдүйд юу болохыг харж чадчихсан бөгөөд тэрхүү зүйлийг бодит болгохын нэг хэсэг байна гэдэг санаа миний хувьд гайхалтай байсан. Би өглөөс ирээд л за ажилд орохыг дэлсэн ядан хүлээж байна гэж хэлдэг байлаа. Залуу байхдаа би хэдэн өдрөөр чамаагүй суудаг байсан.
Одоо бол тэхгүй л дээ. Гэхдээ тухайн үед надад энэ юусоо хүнд хэлсүү санагдаж байгаагүй. Яагаад гэвэл бид маш том өөрчлөлтийн нэг хэсэг болж байна гэдгээ мэдэрч байсан. Билл Гейтс, Стив Джобс хоёр дэлхийн зах зээлийг булаацалдан өрсөлддөг байсан ч бие биенийхээ давуу талуудыг хүлээн зөвшөөрдөг байсан юм. Үүний үр дүнд тэд амжилттай хамтран ажиллагаа хийж чадсан. Билл Гейтс инженер хүн байж, Стив Джобсын дизайнерлаг, дээрээс нь зүн совингийн авьяасыг суутгаж магтахаас ичдэггүй байж. Өрсөлдөөн гэдэг бол нэгнээ устгах биш, харин хамтдаа дэлхийг өөрчлөх үйл явц гэдгийг харуулж байна. Таны энэ номыг бичихдээ хийсэн судалгаа үнэхээр гайхалтай. Номыг унших болгонд яаж ийм нарийн деталь хэсгүүдийг сандгийн болоо гэж би өөрөө ирэхгүй бодож байлаа. Тэрхүү түүхүүд, мөч бүрийн нарийн дүрслэлүүд, тэрж байтугай Стив Джобс залгасан бүдүүлэг байлаа гэж тэмдэглэсэн тэр хэсгийг уншаад би бүр инээд алдсан. Миний сонирхож байгаа зүйл гэвэл бид хүмүүсийг гаднаас нь харахдаа тэдний зөвхөн өчүүхэн хэсгийг л олж харж, тэр нь тэдний брэнд, олон нийтийн имиж болж хувирдаг. Гаднаас нь харвал Стив Джобс та хоёрыг мөнхийн өрсөлдөгч, бие биедээ таарсан, нэг нэгнийхээ эсрэг дүр мэтээр харагддаг. Гэтэл таны номонд энэ харилцаа нь тэрхүү хатуу өрсөлдөөнөөс илүү дулаан, найрсаг байдлаар дүрслэгдсэн байсан. Бодит байдал дээр та хоёрын харилцаа яг ямар байсан бэ? Би Стивтэй гайхалтай харилцаатай байсан. Бид бүр эртнээс Apple 2 компьютерт бүр дагалддаг. Тэр Apple Soft Basic програм дээр хамтран ажиллаж байсан. Дараа нь Стив Apple-ийн дотор Macintosh төсөл дээр ажиллаж байхдаа Microsoft-ыг хүснэгт боловсруулах болон текст боловсруулах програм бичихийг урьсан. Бид тэр төсөл дээр маш нэгт хамтран ажилласан бөгөөд энэ нь Apple-ийн гол бүтээгдэхүүн болсонд би дуртай байдаг. Стивийг өвчтөй байх үед бид хүүхдүүдийн талаар мөн компьютер боловсруулалтын салбарт хэрхэн нөлөөлсөн тухай 5 өөр яриа өрнүүлсэн. Стив бол дизайн, хэрэглэгчийн интерфейс болон хүмүүсийг ойлгох зүүн совингийнхын хувьд яаж тайлбарлах нь аргагүй суут нэгэн байсан гэж би боддог. Тэрээр код харж, код бичдэггүй байсан бол миний хувьд инженер хүн учраас кодыг хэрхэн хурдан, авсаархан болгох вэ гэдэгт анхаардаг байлаа. Энэхүү ялгаатай байдал нь бидний хоорондоо ойлголцоход тусалдаг байсан. Би түүний тэрхүү гайхалтай авьяас чадварт нь үргэлж атаархдаг байсан. Дэлхийн нийт хиймэл оюун ухааны тухай түүний бодлогын талаар ерөнхийлөгчийн түвшинд ярилцж байна. Харин бид одоо болтол сошиал дээр хэрүүл хийгээд сууж байна. Билл Гейтс хиймэл оюун ухааныг боловсрол, эрүүл мэндийн аврах хэрэгсэл гэж харж байхад бид зүгээр лавлах маягаар ашиглаад л нөгөө л нэг хэрүүлийн сэдвээ асууж байдаг. Бусдаар бол бараг л хэрэглэхгүй байгаа. 28 он гэхэд хиймэл оюун ухаан дэлхийн тоглоомын дүрмийг өөрчилж, тэр үед бид хэрэглэгч байх уу, аль эсвэл хэрэгцээгүй болсон хуучин сэтгэлгээтнүүд байх уу гэдэг нь тодорхой болно. Дэлхийн хамгийн ухаалаг хүмүүсийн одоо шийдвэрлэх ёстой хамгийн чухал асуудал юу байгаа гэж та бодож байна? Надад бодогдож байгаа олон асуудлууд байна л да. Тухайлбал цөмийн зэвсэг ажиглахгүй байхыг баталгаажуулах, биотерроризмаас зайлсхийх, уур амьсгалын өөрчлөлт, мөн бидний анхаарлаас бага зэрэг гарч эхлээд байгаа нэгэн ядуу иргэдэд халамж анхаарал тавих зэрэг асуудлууд байгаа. Гэхдээ миний хувьд хиймэл оюун ухааныг зөв чиглүүлж, хэлбэржүүлэх асуудал энэ жагсаалтын нэгдүгээрт байгаа. Бид эдгээр бүх асуудлыг шийдвэрлэх ёстой бөгөөд алийг ч орхигдуулж болохгүй. Гэвч энэ хиймэл оюун ухааны асуудал нь эх 10 жилд маш том сэдв байх болно. Билл Гейтсийн ярьцлагыг сонсоод танд юу бодогдов? Би ч бас ийм байж болох юм байна гэж бодсон уу? Аль эсвэл энэ бол зүгээр л Америк мөрөөдөл шүү дээ гэж тоосонгүй юу? Монголчууд бид ухаантай байж болох ч тэр ухаанаа системтэйгээр, тууштайгаар бас нийтийн сайн сайхны төлөө зориулахгүй бол хоосон цээж хിവэрэл үлдэнэ. Билл Гейтс өөрийнхөө source кодыг биччихлээ. Харин таны амьдралын код юу вэ? Бидний энэ удаагийн дугаар энэхрээд өндөрлөж байна. Бид танд багч болон мэдлэг мэдээлэл хүргэсэн байна.